Нэг хоёр агуутай болох үл ингээ батлагдах юм бол эхрийн ордныхаа хамгийн их баярлах бах те. Яаж ч утсан нэгэнд нь авгаа авч өгчөөд нөгөөтгөнд нь ганц би гоцон толгой цариулуулад гаранглаа хийлгэж болохгүй шүү дээ. Яг бол эдрийн толгой дотор өрүүлж хоёр хүн амьдэрдэг хэвгүй юу. Тэг ингээ нэг магадгүй бүх ихрийнх ингээ 9 сарын 11-нд чимээгүй гашуул зарладаг гэж магадгүй шүү. Ингээ нэг fucking joke лээ л та. Тэгээд мэдгүй миний ингээд өнгөрсөн амьдралын эргэн тойрон дээр ихрийн ордныхантай ингээд нэг харьцахаар яг нэг огтуч нэг групп чаттай байдсан шүү дээ. Яг тимтэй харьцаад байгаа юм шиг санагдсан шүү дээ. Тэг ингээд хүүе цагаа ингэсэн гинэ гэл ингээд толгоцсон мангар олон ингээд нэг персоналити нэр ингээд хоорондоо ингээд чатлаашаа тий. Тэг бас гоёо таацч бас. Тэгэд ингэж бод тийм миний эргэн тойрон дээр ингээ харьцаж исэн хамгийн мэдрэл мотой ингээ нөө ихрүүдл ингээ байдаг л байлаа л да. Бүр нэг нь fucking ядчих ихрийн ордны ихэр охин зав тэр үнэн домброо писта гэж. Гэхдээ гэхдээ угаасаа ингээ нөө би ингээ бодсон юм сүлд ингээ яаж ч очсон домброо байхгүйгээ аргагүй юм байлээ. Нэг тэр хоёр ч одоо ихэр байж байгаа штэ. Тэгээд хоёр дээр нэг нь хоёр тэнцүү дөрөв те. Тэгсний хаяада мэдрэл моон ингээд нөгөө хөдөлчих юм бол ингээд нөгөө нэг дотор ингээд бүр амар олон ингээд персоналитийн гарч ирэнгүүтээ тоог нэмэж ачиж байгаа байхгүй би ингээд нэг тэгээ угаасаа тиймэрхүү мэдрэл мотой ингээд ихрүүдэд хизээч битгий нууцаа хэлээрээ за яад байл ингээд нөгөө шууд ингээд задран те эхлээд толгой дотор нь задраад дараа нь гээл ингээд нөгөө нэг задраа те санарч өөдөд идэм юм хаашаа за fucking ингээд нөгөө joke шүү. Окей cool тэгээ ингээд нөгөө нэг яагаад би ингээд нөгөө хаяад ихрийн ордонд ингээ амар ингээ нөгөө нэг disappointed ингээ болдог байл маа нэг хооч нэг одоо нэг үхсэн гэх тий үхээгүй амьд байгаа тий зүгээр яг найзлага уулзаа тэр нэг ихрийн ордны охин байдаг байхгүй юм тэгэл ингээ нөгөө нэг найзлуудаа нэг сайхан гүйлчээл тэгэл өглөөжөнгөө уйлаал тэгэл өдөржингөө ингээл нэг найзлаа молоо за би ер нь ингээд шийдсэн ингээд би юу гэж ингээд энэ пистад ингээд гөөлж идэв би ер нь ингээд салан мал ингээд амар ингээд нөхсөртэй тэгэл цагийн дараа буцаад өгөрчихсөн шүү дээ. Би бүр гайхсан байхгүй ингээд яг аль ихэр нь яг сална гэд яг аль ихэр нь буцаа уурхийгээд би ингээд нэг гайхчихж байгаа байхгүй юу. Тиймээс ингээд нэг don't be like мэдрэл мотой ихрийн орд заяа. Окей. Үнэхээр ингээд нэг наа гэсэн бол ингээл би бодлохонтаа үндэслэл явж очтой. Яг ингээд нэг мэдрэл юм шиг ингээл нэг эргэн буцан яг яах гээд байгааг мэддэхгүй ингээд нэг явах юм те. Тархин дотор одоо тенс тоглолт юм уу хайшин. Янаамсан. Тэг ингээд нэг бод гариг дээр ихрийн ордны нэг энерги байдаг гэдэг утгаараа ч юм уу яадаг ч юм ба. Нэг гарууд ч асалт хийж чаад хил амд хөгжцсөн. Хүний газлайт ихтэй амар сайн. Тэгээ яа ингээл хэрвэж ингээ ихрийн ордтой ингээл бифтэй байгаа л ингээл нэг чи яасан би яасан те агуун магуу мэн гэд ингээд нөө жоох ингээ холдож молдсон штэ. Тэгээ тэр хүний толгойч аслахгүй гоё сэтгэд юм билээ. Яг бол дотор мангар олон хүмүүс байдаг. Буд гарагч уусуу нэг хил амыг одоо нэг контролддаг ч юм уу яадаг ч юм аа те. Хаа нэг авгаа нарын хэрүүл болж ихрийн ордныхаа шагаад утсан байдаг байхгүй. Тэгээд яг даваа талтай нөхдөөд ингээд нэг хэл сурахтай амар сайн. Окей, фэнтэнтэй харилцахтай амар сайн. Рекрут угаасаа дийлэх нь ихрийн ордных ингээд байдаг. Рефтин бэ дээр манай Snow гүнс ах байдаг шүү дээ. Тэр баг ихрийн орд ахаа тий бас хэл авнаас амараа тий кулхгүй юу. Тэгээ also ингээд нэг ихрийн ордтой ингээд нэг танилцч мэлцаад ингээд үерхч мөрөх юм. Тэгэхээр заавал ингээд нэг аудитор оруулах хэрэгтэй байхгүй чи яг ямар хуу баач гэдэг яаж ингэ хийжсэн бэ гэдэг ч юм уу те эсвэл нэг эрүүл мэндийн шинжилгээнд оруулдаг ч юм бас ингэ батараа дээр ч тийм ч бас нэг те угаасаа манай орд ч бас гоёо те тэг ингэ нэг хоёр төрлийн архич ихрийн орд гэдэг нэг нь болохоор гундалаах шиг ингэ би л болж явал болоо гэж бодож явдаг наадах Монгол орн Монголын ард түмэн үрд мандаг нэг уйлаа та нартайгаа би хадахтаа үнэхээр гоё байна тэр. Нөгөөх нь нэг pop dad гэдэг шүү дээ. When he comes to a P Diddy party, this is what happens to the white man. Тэг яг тиймэрхүү хоорны дэнтсэн манай ордоос илүү хоорны яг тиймэрхүү орд ингээ байдаг. Тэгээд алинтай нэгээд хайфтах нь одоо чиний л асуудал юм да гэж л одоо. Гэтэ яг
тэр хоёр ингээд нэг шал өөр personality штэ яг энэ бүх ихэр дунд ингээд нэг яг толгой дотор ингээд орчид үгүй яаж харин нөө. Тэгээ ихэр орны ингээд тайротны ингээд major card дээр болохоор тэр lovers буюу хайр дурлалын үзэр нэг байдаг. Амар гоё байгааз. Тийм. Гэтэ яг энүүнд scam-дулж болохгүй юу? Тийм. Lovers ингээд яг аль ихрэн чамаа ингээд хайрлаад аль ихрэн батаг хайрлаад байгаа чи мэдэх боломжгүй юм чаа. Тэгэхээр батараа нэг дээр явах хэрэгтэй шүү дээ тий. Яг аудит оруулагч юм яадаг чи яг үнэхээр хоёр их чи хоёулаа зэрэг намаа ингээд хайрлж гэнэ үү? Эсвэл нэг нь хайрлаад нөгөөх нь бататаа наах гад яваад нөгөөд ингээд нэг жогшаалгах хэрэгтэй байхгүй гэж. Тэгээд одоо ингээд нэг ихрэн орны позитив ингээд нэг сайдууд ингээд нэг ярьцгаа сая жоох өөдөд жоок хийсэн. Окей, гэтээ бас арай жоохон хэтрүүлсэн л гэж бодоод чи яг хэрэв би энэ бичлэгээ цацаа тэгээд ихрэн ордныхоо үдчүүл юу ах харахгүй болно ингээд нөө ихрээрээ ингээд хүлээцэн аав зотох гээд ингээд байж байгаа хаа тий. Би полдож магадгүй байхгүй би бүр айгаад байна гэж. Окей, just in case. Тэгээд positive side угаасаа ихрэн ордных нь угаасаа байгаа. Нэгт ихрэн ордныхан манифестиктэй хамгийн сайн орд гэж би ер нь дүгнэнэ. Юу гэвэл тэдний ингээд нэг осо сав ингээд хөзөр дээр magician хөзөр ингээд байж байгаа байхгүй. Юу гэвэл тэдний ингээд нэг үг хэл, тэдний ингээд нэг бодол бодит амьдрал дээр ингээд биелүүлэхтэй айгүй ингээд нэг сайн. Тийм болохоор ингээд ихрэн орд ингээд нэг юу гэх хоёр ихрэн ингээд хамтраад за одоо амьдралаа гоё болгоё. Альматагаал би өстө насаараа наан гэдэг ч юм уу те ингээд нэг тиймэрхүү ингээд бодлоо ингээд бодоод ингээд явчих юм бол тэр ингээд боддог болоход амар сайн байхгүй юу. Тэгээс би бүр яг нэг ихрэн ордны охины мэдэн тэр болохоор угаасаа бүр яг би энийг ингээд хийн би энийг манифест хийж дор болцол байдаг шүү дээ. Тийм болохоор ингээд ихрэн ордныхан манифесташн гэдэг зүйл дээр амар сайн. Яг л тэдний гол зэвсэг нь бодол юм чинь энэ бодлоо бодит амьдрал болгодог. Окей. Тиймээс ингээд нэг би баян ингээд хэлдэг ордууд бүгд токсик. Би ч токсик, та бөөндөө ч ингээд токсик. Гэхдээ ингээд бидний токсик гэдэг байгаа зүйл нь өөрөө бидний ингээд хөгжөөч эндээсээ ингээд ил гараач гэсэн ингээд сайн нэд байхгүй. Тиймээс ингээд одоо окей. Ихрэн ордныхын нэг юм бэ нэтэр би ихрэнхэнтэй харьцахгүй эсвэл ихрэн өөрөө үзэж байлаас мэдрэлч ингээд болохгүй байхгүй юу. Юу гэвэл би одоо эндээсээ сайжраад ухамсартай болоод над сул талуудаа ингээд засаад ингээд илүү ингээд том хүн болно гэж ядсан шүү дээ. Яг тиймэрхүү утгаараа би дандаа нөө бичлэг дээр ингээд нэг токс өндрөл мото юмнуудыг ингээд нэг жок гэж явчихдаг байхгүй юу. Энэ сайн тэгвэл ингээд кейс гэж ядсан шүү дээ. Тэгээд өөрч сонирхолтой юм ер нь ихрэн ордныханд юу лээ энэ бол ихрэн ордныхны гаслайт хэрэгсэл. Яг яах гээд байгааг мэддэг. Яг сайн юм их шиг.